Кино маань ахлах сургуулийн төгсгөл ангийнхан төгсөлтийн монтажны зураг авахулцгаан монтажн дээрээ сургуультай өнгөрөөсөн хөгжилтэй дурсамжуудаа бичин үлдээж байгаагаар эхэлнэ. Хөл бөмбөгийн багийнхантайгаа өнгөрөөсөн мөчүүд хамгийн гоё байсан. Усан цэлтийн тэмцээн төрүүлжсэн мөч маань хамгийн сайхан. Сургуулийн хөөрхөн охтуудыг нэг нэгээр нь за тэр үедээ хизээч мартахгүй. Гэх зэргээр янз янзын л дурсамжуудаа бичцгээж байна. Энэ үед манай гол дүр Матью гэх хүн маань зураг авахуулаад дурсамжтай мөчүүдэ бичих гэтэл толгойд нь юу ч орж ирдэг вэ? Манай гол дүр маань уулна хижээлдээ их сайн бүр ангийн дарах ч гэсэн ахлах сургуультай хугацаанд хижээл хийхээс өөр ямар ч дурсамжгүй үлдсэн байгаагаа анзаардаг. Матью Камбожоос гоц ухаантай нэгэн хүүг сургуультай урьд сургах гээд $25,000 хандив амжилттай босгосон талаараа сургуулийнхандаа хэлэгч сургуулийнх нь манай хүний энэ амжилтыг ер нь л нэг их тоохгүй. Муу хоёр найз нь л алга ташиж байгаа харагдана. Цонхоор харахад үе тэнгийнх нь машинаар зугаалцгаан эсвэл үе тэнгийн охид төвгүүдтэйгээ үерхэд залуу насныхаа аз жаргалтай үеүүдийг ямар гоё зугаатай өнгөрөөж байгааг нь хараад хоёр найздаа эднэртээ нийлээд хамт далайн энтер орё л доо. Жохон дурсамж бүтээх үү? Тэгэхгүй бол удахгүй төгслөө штэ гэж хэлэгч нөгөө хоёр нь манай хүнээс бараг 7 дор иймэрхүү юмд явахгүй харж амрах мэн гээл яваад өгөх юм. Зөв хүмүүс боловч их л уйтгартай амьдарцгааж ин да мань гурав. Нэр энэ найзын сарвчтай малгат нөгөөдхийн нүдний шилтгээ дуудаа явчих. Манай үнч тэгээд урам нь хугарсан янзтай гэрлүүгөө ортол уяал ахын их нартайгаа ирсэн за манай Матью хөө ямар сургуульд орох гэж доо гэхэд манай хүн Жорж Тавны их сургуульд өргөдлөө өгөө тэнцсэн байгаа тухайгаа хэлэхэд уяал ахын ч Матюваар бахархаад явчихна. Жорж Тавны их сургуулийн төлбөр их өндөр болохоор манай хүн тэтгэлэгт хамрагдах хэрэгтэй байгаа юм байна л да. Тэтгэлгээ гэхдээ зүгээр авчихгүй. Нэг илтгэлийн уралдаан маягийн юмд ороод ялагч нь тэтгэлэг авах юм байна. За тэгээд манай хүн өдөржин илтгэлээ бэлдсээр орой хогоо ихгаа гарч итэл хөршинд нь шаргал үстэй Даниэл гих өөрийнх нь үеийн хөөхөн охин үжирж байна. Манай хүн ч гоо үзэглэнд нь татагдаад бараг шууд дурлцгүй яв. За ингээ гэрлүүгөө орвоогүй юу сарвчтай малгат руу яриад манай хажууд амар хөөхөн охин ирсэн байлээ. Над руу бас харсан гээл яриа байж итэл нөгөө хөөхөн охин нөрөөндөө хувцас солиод байж байгааг нь харчтیں۔ Анх удаа баг иймэрхүү зүйл харж байгаа манай хүнч бүр аман ангаагастай гөлрөө байж итэл Даниэл эргэж хараад манай хүн баригдчихлаа. За тэгсэн удалгүй хонхон дуурж гин. Матью хурдан буугаад ир гэж аав нь уурсан янзтай орилоход намайг өөрийг нь харсныг аав ээжд хэлсэн байна л да. Гэд заа загнуулах бэлтгэлтэй буутал энэ манай хөршийн үеэл Даниэл. Манай хөршийнхэн аялалд яваад Даниэл гэрийг харахаар ирсэн юм байна. Сайхан нүж ирсэн болохоор энэ хавийг сайн мэдгүй байгаа гинэ. Чи хамт яваад энэ хаваа танилцуулах гэж авдیں۔ За тэгээд нууцаар харсандаа ичиж улаасан Матью Даниэлээс уучлалт гутал нөгөөх нь чи намайг нүцгнээр минь харсан юм чинь би ч гэсэн чамайг харна гэж зөрүүдлээд манай хүн яалтчгүй шалдалахаар боллоо. Тэгсэн Даниэл гэж зүггүй зөлөг хувцсыг аваад зам дээр хаяад яваад өгчүүл яах вэ? За тэгтээ удалгүй буцаж ирээд аваад явдаг л да. Манай хүнээр нэг сайн тоглоод авлаа да. Ингээд мань хоёр кофе унгаа илүү дотн танилцсан. Даниэл Лос Анжелесаас ирсэн ба тэндээ нэг ажил хийдэг байсан ч одоо цаашдаа сурч өөрийгөө хөгжүүлж амьдрах хүсэлтэй байгаа гэдгээ хэлэх өгөөд үеэлүүд нь эртэл байшингийг харах гэж ирсэн гинэ. Тэгснээ бараг Матюиг шууд л найз охингөө амьдралдаа олигтой дурсамж бүтээж байгаагүй гэдгийг нь зөнчгөл хэлж өрхөн. Тэгснээ чамд найз охин эрэхтэй. Шаргал үстэй бас жоохон галзуу гэд өөрийнхөө зургийг зураад өгч гинөө. Хоёулаа үерхийгээд байгаа юм бах та. Маргааш нөгөө хоёртоо Даниэлтэй уулзаад юу болсон талаар бүх юм ярьтал наад охин чинь чамд хант хаяад штэ. Өчигдөр тэгээ үнсгүй яасан. Гэхэд нэрэж үнсэх ёстой байсан болов уу гэж дотроо одоостой. Матью Матийн хичээл дээрээ сууж итэл гадаа Даниэл ирсэн. Гараад ирэл гэж авч гин. Манай хүн хичээлээ хаяад Даниэлийг дагаад явах ба өдөржингөө ямар ч зориггүй машинаар зугаалах нь Матюд бүр нэг эрх чөлөөтэй маш гоё санагдчихлаа. Ингээд манай хоёр илүү их дотносож Матью Даниэлд маш ихээр дурлж гин. Нэг өрөө тэр хоёр явж байгаад Даниэл Матюиг дагуулад нэг танихгүй айлын бассейн руу гүгээд ороод ирж гинэ. Матью ч айлын бассейнд орж чадахгүй эзэн гараад ирүүл яах юм. Энтэр гэжсэн ч дотор хувцастай Даниэлийг хараад яалтчгүй бассейн руу өөрөө яваад орлоо. Манай хоёр бассейнд романтиклаад яг үнсэлцэж итэл тэр айлын гэрэл нь асахва хартал сургуулийнхан захирал үж идэг шүү. Ингээд хам хувцас аваад умхамгүй тэндээс гарахва амьдралдаа ийм тэнэгдүү бас зөрөгтэй үйлдэл анх удаа хийж үзэж байгаа нь энэ. Ингээд тэр хоёр Матюгийн найзынд очиход хоёр найз нь шаргал ус Даниэлийн гоо үзэглэнг бишрээстэй. Тэр дөрөв тэдний сургуулийнхны зохиож буй хаус партинд яваад очлоо.
Манай гуравч угаасаа анхудаа энэ партинд ирж байгаа болохоор хамаг бие чангалцсан ер нь уур амьсгаланч таалагдахгүй хурдхан харимаар санагдаад болдгоо. Тэгсэн Мэтью ангийн хоёр залуу шаргал үстэй хөөхөөх ирснийг хараад нэг нь Мэтьютэй ярих яриа байна гэд Даниэлээс холдуулахад нөгөөх нь Даниэлтэй учиргүй яриа өдөд эхэллээ. Тэгсэн Мэтьютэй яриа байна гэдээс нөхөр хэлж байна. Энд дүүрэн хүмүүс байна. Чи хоёр найзыгаа аваад одоохон эндээс яв. Гэхэд Мэтью хариуд нь би тэр шаргал үстэй охинтой явж байгаа штэ. Гэхэд тэр охин эндээ үлднэ. Чи л найзуудыгаа аваад яв. Гэд харна манай хүнч дотроо нэрээч тим юм уу дөө ухааны бодож байгаад зориг орон Даниэлийг барьж аваад үнсчин. Ингээд анхны үнсэлтэй ч ижлээ. Ер нь баг найз охинтой ч болчлоо. Гэд их л баяр баясгалантай амтан сургууль дээр явж итэл сарвчтай малгаад гарч ирснэ. Чамд үзүүлэх гоё юм байна. Гэд сургуулийн кино клубын өрөөлөв дагуулад ороод ирлээ. Тэгээд нэг бичлэг тавиа үзүүлтэл энэ томчуудын кино байна. Тэгсэн яасан гэж өчигдөрхөн үнсэлсэн Даниэл нь гараад ирвэл яах вэ? Манай хүнч бүр шок. Тэгсэн найз нь хэлж байна. Даниэл порнод юм биш дөгшөн. Чи порнодтой болцоод байгаа юм биш. Йоо, ийм сайхан хувь тавилан гэж байх уу? Гэд олон юм ярьж итэл энэ бүхнийг хараад тавгуудсан Мэтью шууд л гэрлүүг харина. Амир хөрхөө охинтой болцож эхэллээгээ бодж итэл нөгөөх нь порнод байсанд итгэж чадахгүй Мэтью гэрлүүгээ яваа ортол Даниэл ирсэн гэрийнхэнтэй нь юм ярьсан инээлтцэн сууж байна. Даанч порнод гэдгийг мэдсэн Мэтьюд тэнд байгаа бүх зүйл нь нэмэх 18 болж харагдаад баг галзуурлаа энэ хүү. Даниэл ч Мэтьюг нэг л биш байгааг анзаараад зүгээр үг гэж сухад манай хүн энэ талаар ярилцмаар байсан ч ярилцах зориг нь хүрдгүй. Сарвчтай малгааттай уулзаад тэр хоёр ярилцж байна. Чи порнодтой болцож байгаа юм чинь одоо наадахтайгаа унтах хэрэгтэй. Ёо чи порнодтой унтныг яваад л доо. Иннээс галзуу зүйл чиний амьдрал тохиолдохгүй шүү гэж Мэтьюг сумлаастай. Манай хүн бодож сарвчтай малгаатын хэлснээр Даниэлтэй унтахаар шийднэ. Тэгээд Даниэлийг гэрээс нь авснаа хоёулаа жоохон зугаалах уу гэжсэн арын судлаасаа виски энтер гаргаснаа уух уу гэж архиар шахах гэж оролдож байна. Тэгснээ цонхороо зажилж исэн бохимохоо хайж маяад Даниэлийн хэлснийг ч нэг их тоохгүй амхандаа муу залуу болж харагдах гэж хичээж байгаа нь л инэмсэнжээ. Нөгөө сарвчтай малгайд чинь өгтүүд муу залуус дуртай байдаг гэж хэлчихгүй юу? Тэгээл энэ ингээд ахгүй юу? За тэгээд нэг хямдхан дэм буудлын ойролцоор зогссноо. Хоёлаа ороод жоохон амарчихуу гэж авч гин. Даниэл ч царай нь хувьсгээд за яах вэ тэгье гэд манай хоёр буудлын өрөөнд орноо. Тэгсэн буудлын өрөө рүү явж арангуутаа л манай Мэтью сая машинд байсан муу залуугийнхаа дүрээс эрс өөрчлөгдөн сандраад бие бариад эхэлдэг. Энэ үед Даниэл ховцаа тайлан орон дээр гарч хөвтөөд нааш хүрээдэр хоёлаа унтыг гэхэд Мэтью тесэлгүй би чамтай ингэж чадахгүй нэ. Чи чинь яач чадах юм бэ гэд аваа ичнэ. Даниэл хариуд нь чи өмнө надтай ингэж харьцдаггүй байсан. Чи намайг порн киноны жүжигчин гэдгийг олж мэдсэн болохоор л ингэж харьцаад байгаа үстэй. Хямдхан буудлын өрөө виски энтергээд чи намайг ингэж үнэлтий чинь би мэдэж авлаа гэд уурлаад яваад өгнө. Хийс үйлдэлтэй гимсэн Мэтью Даниэлтэй холбогдох гэсэн чи уцаа авдгүй. Тэгээд тэсэлгүй гэрлүүн явж ороод өөрийнхөө хийс үйлдэлд ямар их гимсэж байгаагаа хэлээд Даниэлд ямар их дурласан тухайгаа хэлэн сэтгэлээ илчилж итэл арын өрөөнөөс нэг үл бүтэх байрын Келли гэдэг нөхөр гараад ирнэ. Манай хүн ч найз залуутай байсан юм байна л да гэж бодон гомдоод гараа сууж итэл Келли гарч ирээд манай хүнтэй танилцсангаа Даниэлийн найз залуу биш харин порно киноных нь найруулагч гэдгээ хэлэхэд Мэтью сэтгэл амраал явчих шиг боллоо. Даниэл Келли хоёр нэг тийш явж байгаа гэхээр манай хүн ч хамт явъя энтер гээд дагаас алдгүй. Тэгсэн тэр хоёр стрип бар руу явж исэн байгаа аахгүй юу? Манай хүн 18 хүрээгүй юм чинь уулын юм стрипт орж болохгүй штэ. За тэгээд анх удаа юм газар орж ирсэн Мэтью маань ёстой нүдэн алт болж сандарч байсан ч бас Келлигийн хажууд сандарснаа харуулахгүй хичээн бие барьж байна. Тэгснэ Даниэлд Келлигээс дутхгүй ирхэн болж харагдах гээд татж байгаа тамхинаас нь авч татаж матаа байж итэл Мэтьюгийн гэрт нь ирдэг нөгөө нах зах нь стрипт явж идэг байгаа. Тэгсэн Келли гэж дураг нах захын дуудснаа Мэтью тэр хоёрыг стрипийн бүсгүйчүүдтэй тусад нь өрөөнд оруулж маруулад мань хоёр мангар эвгүй байдалтай худлаа унан ярилцсан болоод тэндээс гардаг. Маргааш нь Даниэлтэй ярилцгаа гартал Даниэл найруулагчтайгаа хамт хамаг юм авцсан явах гэж байж идэв. Тэгсэн Даниэл Лас Вегас дуулах том хүмүүсийн киноны ивентэд оролцох гэж байгаагаа хэлэх ба. Буцаж ирэх юм уу гэж асуухад чи намайг том хүмүүсийн киноны жүжигчин гэдгийг мэдсэн болохоор анхных шиг намайг харахгүй штэ гэж хэлээд бүр мөсөн эндээс яваад өглөө. Манай онч бүр сэтгэлээр унан хоолч хоолоо оронд авдгүй. Тэгтэл Даниэлтэй дахиж уулзаад ярилцмаар санагдаад болохгүй байсан болохоор Лас Вегас руу явхаар шийдлээ. Ээж би өнөөдөр найзындаа хонлоо.
Энтергээд 3 талд худлаар зөвшөөрөл аваад Лас Вегасын зүг хөдөлнө. Ингээд томчуудын киноны ивент руу яваа ортол хаасаагүй тэр гурийн үздэг бичлэгнүүдийнх нь гол дүрүүд. Манай гуравч аман ангаастай явж итэл Даниэл тайзан дээр зураг авахуулаа зогсож байна. Тайз тойрол Даниэлийн фэнүүд чи ч халуухан юм аа энэ гэж орлоостой. Мэтью явжчоод хоёулаа дахин ярилцъя гэж гуйсан ч нөгөөх нь хэлсний сонсохгүй. Энэ үед Даниэл дээр бас нэгэн найруулагч ирж уулзах ба манай студид ажиллаач гэж ажлын санал тавих үед Келли гарч ирээд Даниэл зөвхөн надтай л ажиллана гэд яриаг нь тасалдуулж орхино. Тэгснэ Даниэлийг дагаа салахгүй байгаа Мэтьюиг нэг өрөөнд дагуулж орсноо хэлж гин. Чи Даниэлийг 50 орхи. Битгий ардаас нь чаргууцалтай бай. За юу? Чамаг дагаа явуучвал би яах юм? Тийм болохоор миний окноос хол бай гэж анхааруулдаг. Мэтью Даниэл дээр дахин очиод гарт нэг цаас атгуулад чи одоогийнхоосоо хамаагүй илүү хүн байж чадна гэж хэлээд явах ба нөгөө цаасын дэлгээ үзтэл Даниэл тэр хоёрын анхны уулзалтан дээр Мэтью зурж өгч исэн зураг нь байлаа. Энэ үед манай сарвчтай малгаад нүдний шилт хоёр томчуудын киноны дуртай жүжигчнтэйгээ таарсан бит хоёр найруулагч энтергээд худлаа бурсан сууж итэл найз залуу нь гарч ирснэ. Та хоёр найруулагч юм уу? Манай их нэрийг кинонд тогтуулаач. Янзын хөвгтөө штэ. Хүрээд үзэлтэй. Энтер гэхэд манай хоёрч адсны юм гээд хөхөнд нь хүрээд сууж итэл нэг лай гарч ирснэ. Хөөе, наад хоёр чин 10 жилийн хөвгтүүд гэсэн штт. Үүдэнд нэг найз нь бас явж исэн гээд баг алаад хайчнаа. Манай хоёрч тэндээс өтөр түргэн зүхтаах ба Мэтью ч нөгөө хоёроо дагаад тэндээс гуруулаа зүхтаацгаана. Тэгтэл маргааш өглөө Даниэл хүрээд ирнэ. Томчуудын киноны ажлаа яад Мэтьютэй хамтдаа байхаар ирсэн нь энэ байв. Ингээд Мэтьюиг сургуульд нь хүргэж өгөх ба Мэтью ч хайртай бүсгүн нэргээд ирсэн Бөөн баяр болсон нөхөр инээд алдсан шигэ хичээл дээрээ сууж итэл тэдний анги руу Келли ухаан жолоогүй галзуу юм орж ирээд Мэтьюиг хүчээр аваад явчихнаа. Яаж итэл хэдэн цагийн дараа Мэтью нөгөө сургуулийн тэтгэлэг авах илтгэлээ тавих ёстой байна л да. Тэгтэл Даниэлийг өөрөөс нь хулгайлсан энтергээд уурандаа Мэтьюиг нүүр нүдгүй хид хид цохиж авснаа. Жоохон тайвширсан уу яасан өвчин амдагч өгснөө наадхаа уучих гэж авж байна. Тэгснэ эртээд Даниэлтэй нэг найруулагч уулзаад байсан да. Би тэрэнд ясны дургу хоёулаа эдний гэрлөө ороод тэрний хамгийн хайртай цомыг нь хулгаалъя. Чи хэрвээ надад одоо туславал би Даниэл та хоёрт дахиж гай болохгүй. Гэхэд манай хүнч зөвшөөрнө. Тэгсэн энэ хогийн гар Мэтьюиг гэрлүүн оруулснаа цагдаа дуудлага өгчүүл яах вэ? Манай хүнч тэр цомын толгойд өгчүүл Даниэл бит хоёр нам гүм амьдарч чадах нь гэж бодоод нөгөө цомыг авч итэл гэрийн эзэнд нь баригдчихнаа. За тэгээд цомыг гялс аваад хумгүй зовтож гараад хоёр найзаагаа дуудаад ахуулдаг. Замаараа Даниэлийг ч ус аваад инхэд Мэтьюийн тэтгэлэг гардуулах ясал дээр чүү амжиж ирлээ. Тэгтэл манай хүний толгой нэргээд мансуурсан юм шиг болоод эхэлдэг байна шүү. Келли өвчин намдагч гэдэг нэг юм өгсөн дөө. Тэгсэн тэр нь өвчин намдагч биш. Мансууруулах бодис байсан байж таардیں۔ За тгий яах вэ? Мэтью гэж нэг мансуурсан нөхөр тэр хавьд илүү дутуу үйлдэл гаргаад балаараад эхэлж байгаа юм чам. Босод өгтүүд гараад лаглаг юм яриад амар илтгэл тавьсны дараа Мэтьюийн ялж болоход манай хүн мансуурсан болохоор битсэн юмаач уншиж чадахгүй. Тэгснээ зүгээр тухайн мөчөд бодсон бодлоо хэлэл хайчна. Гайхамшигтай эмгтээтэй уулзсан тухайгаа ярих ба тэрнийхээ төлөө ямар ч галзуу үйлдэл хийхэд бэлэн байгаа гэд хичээл ном амжилтаас тэс өөр юм яриад эхэлнэ. Эхэндээ хүмүүс гайхажсэн ч ер нь ярьжсэн юм таалагдсан бололтой пижгэнтэл алга ташиж гин. Тэгтээ даанч манай хүн тэтгэлгээ авч чадсангүй. Бүх юма бадлаж хайсны маргааш нь тэтгэлэг авч чадахгүй болсондоо урам нь хугарч унжсэн юм. Нөгөө Камбожоос ирэх солилцооны оюутны мөнгийг шилжүүлэх гээд банкн дээр очтол Келли манай хүний нэрийг барьж банкнаас тэр мөнгийг хуу хамаад аваа явцсан байдیں۔ Хөөхий Камбожоос Америк руу сурна гэд Бөөн баяр болсон хүү дараа 7 хоногт ирэх гэж байгаа болохоор тэрнээс өмнө мөнгөний олж хийхгүй бол лөврийн эргээр баг шоронгийн хаалга татхаар нөхцөл байдал үүсээ явчлаа. Тэтгэлгээ алдаад дээр нь $25,000 дараа 7 хоногоос өмнө олох ёстой гэсэн хүндхэн даалгавар дунчаад сэтгэлээр унаа сууж итэл Даниэл нэг арга сэдэн Мэтьюийн хулгай хийсэн найруулагчинд очиж уулзахад ахлах сургууль дээр томчуудын кино бичиж өгөх юм бол $25,000 асуудалгүй өгье гэсэн санал тавина. Ингээд сарвчтай малгаад нүдний шилт хоёр ч Мэтью туслахаар болох ба Даниэл томчуудын киноны од өөрийнхөө хоёр найзуудыг гадуудаад энэ 6 хамтдаа эдний ахлах сургуулийн төгсөлтийн үдшилэг рүү явна. Лаглаг өндөр бүсгүйчүүд дагуулад ирж байгаа. Манай эдийг харсан залуучууд хурж ирснэ. Эднэр порно одууд уу? Манайд ч гэсэн нэгдэж болох уу гүшүүн гэж асуух ба энэ гурав угаасаа ингэж хэлнэ гэдгийг мэдчихсэн Мэтью дагуулж яваад сургуулийн хөнгүү ангид энэ хэдийг оруулаад томчуудын киногаа бичиж өгнө. Үүний дараа Мэтью Даниэл хоёр төгсөлтийн үдшилгийн бүжгээ бүжгэлж итэл нэг асуудал гарсан байдаг.
Яваа очтол яг төгсгөлийн хэсэг дээр энэ хэдийн чалхан хөрөхгүй бүр болж өгөхгүй байгаа гинэ. Тэгээд Матив за тэгвэл би өөрөө л орох ёстой. Гэвэжтэл нүдний шилт чи байж найз нь орё л гэж авч гин. Нүдний шилтийн доотх нь амар том ингэнэ. Ингээд манай хэд бүх зураг авалтуудаа амжилттай хийгээд бөөн баяр хөөр болсон нөхдүүд төгсөлтийн лимузинд сууцгаан явах ба тэрхэд замдаа бууж Матив Даниэл хоёр л машиндаа үлдлээ. Ингээд манай хоёр нөгөө хямдхан зочд буудалд хийх гээдсэн зүйлээ төгсөлтийн өнөрөө машин дотор амжуулж чаддаг. Тэгсэн маргааш нь сарвчтай малгаад киноныхоо хуурцгийг алдчлаа гэсэн муу мэдээ дуулгах ба Мативийн гэрт сургуулийн захирал Келли хоёр ирсэн байж дээ. Келли тэгснээ Мативтай ганцаарчилж уулзаад мөнгө өг. Эсвэл та нарын хийсэн бичлэгийг танаа захирал бас гэр бүлийнхэн ч үзүүлнэ шүү. Гэж занал хийлгэхэд манай хүн занал хийлэлд нь орсонгүй. Хүснээрээ л болохгүй юу гэж авч гин. За тэгээд Келли аав ээж захирал гурвын суулгаж агаад тэр хэдий хийсэн бичлэгийг үзүүлтэл энэ нь порно кино биш. 10 жилийнхэн зориулсан бэлгийн боловсролын хичээл байж тарлаа. Хэдий порно одууд тоглосон ч гэсэн 10 жилийнхний анхаарлыг татах бэлгийн боловсрол сайн олгох хичээл байна гэж захирал нь Мативийг магтаад явчдیں۔ Бүр Келлич бараагастай. Энэ хэдий хийсэн бэлгийн боловсролын тухай бичлэгийг сургуулиуд их хэмжээгээр худалдан авч маш их орлого олох ба Камбожоос ирэх оюутан маань ч Америкт ирж Мативч энэ киноноос олсон орлогын тодорхой хэсгээр их сургуулийнхаа төлбөрийг ч төлөөд авнаа. Бас хамгийн чухал нь хайртай өмтэйгээ хамт аз жаргалтай байгаагаар энэ удаагийн кино маань төгснөө.